1990-ад оны эхэн Монгол улс зах зээлийн эдийн засаг шилжих түүхэн сонголтыг хийсэн мөч. Цэнгэр ягаан тасалбараар дамжуулан Монголын иргэн бүр анх удаа компани хувьцаа эзэмшиж, үнэт цаас, өмчийн тухай ойлголт нийгэмд бий болов. Энэ түүхэн шилжилтийн үргэлжлэл болж 1991 онд Монголын хөрөнгийн биерж байгуулагдав. Ингэснээр өмч хувьчлалаар эхэлсэн оролцоо албан ёсоор зах зээлийн тогтолцоонд шилжив. Иргэд хувьцаа эзэмшигч болов. Үнэт цаасны суурь ойлголт бий болов. Зах зээлийн институтс бүрэлдэв. Анхны бондын арилжаа, зохицуулалтын үндэс тавигдав. Хувийн хэвшил идэвхжив. Компаниуд олон нийтэд нээлттэй болов. Засаглал, ил тод байдал нэмэгдэв. Лондонгийн хөрөнгийн биерчтэй стратегийн хамтын ажиллагаа эхлүүлв. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, технологи, хууль эрхцэн орчныг шинжилв. Анхны гадаад үнэт цаасыг бүртгэж олон улсын зах зээлтэй холбогдов. Шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрэв. Хөл хорионоос үүдэн бүх зүйл хаалттай болсон ч арилжаа цахимд эд өрнөж байв. Монголын хөрөнгийн биерж хувьцаат компани болов. Системийн нөлөө бүхий банкуд IPO хийв. Монголын хөрөнгийн зах зээл олон улсын зэрэглэлтэй болов. FTSE Russell Group-ийн хөгжиж буй зах зээл ангилалд албан ёсоор багтаж, Монголын хөрөнгийн биержид бүртгэлтэй хувьцаа олон улсын индексийн бүрэлдэхүүнд оров. Уулуурхай бүтээгдэхүүний биержийн үйл ажиллагааг явуулж эхлэв. Итгэлээр бүтээсэн хөрөнгийн өсөлт. 2023 онд хийгдсэн системийн нөлөө бүхий 5 банкны IPO хөрөнгө оруулагчдын оролцоог огцом нэмэгдүүлж, зах зээлийн нийт үнэлгээг түүхэндээ анх удаа 10 их найт төгрөгөөс давууллаа. Үүнтэй зэрэгцэн уулуурхай бүтээгдэхүүний арилжаа Монголын хөрөнгийн биержийн үйл ажиллагааны цар хүрээг хэлв. 35 жилийн турш Монголын хөрөнгийн биерж зөвхөн арилжааны талбар бус Монголын эдийн засгийн итгэл өсөлтийн тулгуур болсоор ирлээ. Цаашид зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх замаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өсгөж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 25%, зах зээлийн үнэлгээг 30 их найдад хүргэх зорилт тавин ажиллаж байна. Бид ил тод, нээлттэй, өрсөлдөх чадвартай зах зээлийг цаашлаж тууштай хөгжүүлж, Монгол улсын тогтвортой өсөлтийн хөдөлгөгч хүч байх болно.